6-гийн даваа эхлэж шөвгийн 4-т үлдсэн. Кочлуугийн Британий 6-гийн даваа эхэллээ. Кочлуу 28 бохоос их шөвгийн 4 шалгарч үлдсэн 4 бохоо барилт гаргаж ирж байна. Улсын шинэ үеэр улсын инх саруудыг амлсан улсын амар сайхан аймгийн арсан мөнх хоёр наруулын даваа тонож барилт гаруулсан. Самон өнөөдрийн барилтанд амжилттай сайн барилт дунд чөв шалгарч үлдсэн 4 бохоо шагнан гардан авлаа улсын вандан сэрэн аймгийн арсан Баттарын Ганбаяр Сэргийн арсан аймгийн арсан Наранбаяр Сэргийн арсан Цэрэн нэм нарын 4 бох дунд чөв шалгарч үлдсэн шагнан гардан авлаа. Улсын амар сайхан аймгийн арсан гад удрахын мөнх хоёр хоёрын барилтаа бол мэдээ үзүүштэй сонирхолтой барилтаа болох бах. Нэг чих удахгүй удаа хоёр үхэн барилтаа. За хөлдөн суугаад туудсан. Мөнх хоёр ирсэн бол ухсыг гээд нэг суугадаа давах юм бол ч одоо бас их хэвгүй дээ. Баруун талдаа суугаддаг суугадж одоо бас мохор тонгорох мэхийг бас мэдэн даамгаа хийдэг. За ирүүхэн барилтаа алиг үлсний барьсан дүрлээ. Хоёр начингийн барилтаа саа талдан зүгээр гарын үсвэрээр тулсан байдалтай хилдэлэг өхөн байдалтай барилтаа үргэлжилж байна. Тонож барилдаж байгаа улсын амар сайхан аймгийн арсан мөнх хоёр хоёрын барилтаа бол нэг удахгүй бах. Нэг л удаа барилцаа давах юм бол хаялцах. Хоёр үхэн барилтаа барьсан төрөөгөө амар сайхан ачин жоохон хурсгаал явна. За өнөөдөр Сүхбаатар аймагт аймгийн арслан Чулуун жоо аймгийн арслан Булган хүү нарын нэрэмжит
Улс аймгийн алдарцолтой өч түүхийн барилдаан болж аймгийн урд зарлан Нямнаржийн улс хоёр дөрвөлж Монгол улсын үнэн зэрэг тарцаг золбоо үзүүрсэн цааш өвгийн дөрвт улсын зан сөхөт улсын арцаг зоригт баатар нар үлдсэн байна. За маргааш Дундгой аймгийн Мандалгой хотод улсын гугсны 99 жилийн өлзөрсөн өч түүхийн барилдаан болно. За алиг улсны барьсанаас сөхөж нэг хамах гад дутуудсан. За алиг улсны барьсан дөрсөн даамар сайхан очин. За эндээсэн этэ данж дахимдах мөхийг бол маш таамгаал хийгээд байгаа. За стол одоо мөхийг тавлаа. Улсын эчин амар сайхан аймгийн өрсөн мөнхөө ираараа. Зураг давж үзүүр төрөө болоод гарч орж үлдлээ. За хавирс өлийн өхөөлтөө болгоод одоо давсан. Тон их метрч барилдлаа. Хавирс өлийн бол өхөөлтөө болгоод давсан. Өхөөлтөө болгоод хөлөөрөө өхөөлтөө болгоод давхар баст гараараа дахимдаад тэр нь гарцаагүй байдлаар давсан юм байна. Улсын эчин амар сайхан өнөөдрийн барилдаанд үзүүр төрөө болоод гарч орж үлдлээ. Ирнэ чингийн барилдаан барьсан дөрэгүү яван төрөө нэг ангисар болон чин элэг үлсний барьсанаас сохож хамчих гайд байсан тэгээд хуураад барьсадарсан. Өнөөдрийн барилдааны төрөө бүгд 8 сая төгрөгийн байгардах юм байна. Үзүүрүүлсэн бүх 5 сая төгрөгийн бай. Элэг үлсний барьсанаас дахимдаад дуудлаа. Баруун талдаа гарын нууруулаа бариад авсан. За ингэж яваад тохиолсоход хавира юм уу хамаа дахимдаанаас ирж болцсохгүй. За хоёр начингийн барилдаанд элэг үлсний барилтаа барилдаа үргэлжилсээр явна. Хоёр начингийн барилдаан гар хөлийн зүрээр тулсан байдалтай одоо барилдаа үргэлжилсээр явна. Шинэ үер начин бол ууран гар сайтай авдруулжин барьсанаас дахимдах мөхийг ус мөлийн даамгаа хийдэг. Начин болдог жилийнхэн 2015 оны улсын баяр наадмын 4-ийн даванд одоогийн улсын зан пүрүү сайхныг л одоо бас авдруулжин барьсан сурж дахимдаад авч байсан. Шинэ үер начин элэг үлсний барьсан дүрлээ. Гарын гатуурын тийм уургалсан байдалтай одоо барилдаж байна. Ангисар начин элэг үлсний барьсан гарын гатуур нь уургалаад цавчаа татгаад авсан. За нөгөө өдөр Монгол өхийн өргөөнд одоо улсын гугсны 100 жилийн өлсөрлсөн уламжлалт улс аймгийн алдарцолтой өч 128 бүхийн барилдаан болно. Баяр нь улсын гугсны ойн барилдаан болоос бүхэн дэлдэг Монголын ард түмний бас хүсэн хүлээж байдаг л барилдааны нэг. Тухайн жилийн одоо бас онцлог томоохон барилдаануудын бол нэг байдаг. За ирүүхийн барилдаан сэрүү байдлаас барьцанд нэг хүрийг шамдахгүй зүгээр барьцанд хүрээ алдаал толсон байдалтай ирүүхийн барилдаан үргэлжилж байна.
Монгол улсын арсан эдгийн мөнгөн арсан бол одоо бас өөрөө үндэсний үхээс гадна бүхийн самжуудаа барилдаанаар одоо барилдаж байсан Монгол улсын ардын багш гавьяа дасгалжуулагч улсын нэшин Дамирангийн Баатарж багшийн одоо удирдлаганд орос тухайн үед одоо бүхийн бэлтгэл сургуультаа хийж бас олон улсын тэмцээнд очиж одоо дэлхийн залуучууд оюутны 10 дугаар наадамдус оролцож Нүүрангайн улсын нэшин Даваасрын улсын нэшин Жалаа нарын бүрэлдэхүүнтэй баг хамт явж байсан. Тэр тухайн үедээ бол медаль байранд бол шалгарч чадаагүй. Тэр тэмцээнээс бол Жалаа начин бас медальтай ирж байсан түүхтэй юм билээ. Дамирангийн Баатарж начин бол бас мөнгөн арсан хамгийн анх одоо улсын баяр наадмын 5-ын даваан дээр Баатарж начин 1972 онд улсын начин болсон. 73 оны улсын баяр наадмын 5-ын даваанд улсын начин золтой 3 бөхөөс ама ухтаан бол одоо нутгийнхаа бас мөнгөн арсан амлаж одоо бас улсын золны босго алхуулж байсан юм түүхтэй. Тэр цагаас хойш одоо Монгол бүхийн зүлэг ногоон дэвжэн дээр одоо бас магтам сайхан амжилтыг үзүүлж төр улсын наадамд 14 удаа шөвгөрсөн. Ийм одоо бас Монголын ард түмний хайр талархлыг хүлээсэн юм агуу бөхүүлсэн. Төрөнд дурдсан мөнгөн арслангийн амжилт бол одоо бас 20 дугаар зууны алдартай хорлоогийн Баян мөнгө хаврагтай бас алшиг холбоотой. Баян мөнгө хаврагтай бол бас Баян уулын амралтанд одоо бас нэлээдгүй жил одоо бас хамтдаа бэлтгэл сургууль хийж хоёулахнаа бус хамтдаа хүртэл бэлтгэл гарч байсан гэдэг. Тэгээд би бол одоо аврах хүнээс бол их зүйлийг одоо сурч мэдсэн гэж мөнгөн арслан бол өөрийнхөө бичсэн номон дээр одоо бас тухай тэмдэглэсэн байдаг. Ер нь бол одоо өөрийгөө их маш их дайчилдаг. Их одоо тийм хөдөлмөрч тэр чанараараа л одоо бас өндөр амжилтыг үзүүлсэн. Хоёр бүхийн барилдаан баруун талаараа золгосон толгой зэрүүлээ 100 золгооны барьсан шилжлээ. Шинэ үерийн начин давхар шуудаг университет байх шиг байна. За эндээс харин шуудаг университетийн алдуучлаа нэг мөргөө явж магадгүй хавирлаа. За давхар шуудаг университет тэндээс мөргөө дайрангууд намдуулаад авирчиж байна. Сайн байгаа бүх гэдэг бол одоо санаагараа барилддаг юм аа гэж одоо хуучны Ахмад улс ярьдаг. Аргагүй л одоо бэлтгэл сургууль сайн байгаа бол та ингээд давхар шуудагнаас мөргөө дөнгөт намдуулаад тасгуулаад авирчиж байна. За Монгол улсын нэшин 5 сарынгийн ангис сар бол Монгол улсад ой модны салбар үүсэж өгсөний 100 жилийн ой Монгол улсын хүчит арслан эдгийн мөнгөний нэрмжит барилдаанд одоо өсвөр төрөв алдахаар шалгарч үлдлээ. За булган хангаан бүх төрүүлэх үү, увс нургалын бүх төрүүлэх үү гэдэг одоо хариуцлагатай даваа тулж ирлээ. Сэтгэлийн ханд өрхийг уриалж байна. Давс нутагтаа жаргал сайдсан түмэн Ажгүй явдлын яамыг 6 хэлтстэй байгуулсны нэг нь ой модны хэлтс байжээ. 1924 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ажгүй явдлын яамны сайдны Монгол улсад ой модны салбар үүсний түүхэд 100 жилийн ой улсын арслан эдгийн мөнгөн үнсийн нэрмжит өчнө хэн барилдааны 7-гийн даваа эхлэж 128 бөхөөс шалгарч үлдсэн. Монгол улсад ой модны салбар үүсэж өгсөний 100 жилийн ой цоруулсан Монгол улсын арслан эдгийн мөнгөний нэрмжит улс аймгийн алдар султай өчнө хэн барилдааны 7-гийн даваа эхэллээ. За тал талынхаа засварлуудыг ханиулсаар улсын нэчин амар сайхан улсын нэчин ангисар уулмаар гарч ирлээ.
Хоёр начингийн барилдаан урж эхэллээ. Хэнгийн лото болтгоос руу сайн байгаа. Ийм бүх ерөнхийдөө бас нуруу туруугаар бол ойролцоо. Сан жилийн одоо ард эвсгэлийн 103 жилийн он баяр наадмаар бол Монгол улсын насан цолыг хүртсэн бүх. Одоо насан цол хүртснээс хойш Монгол өхийн өргөнд одоо үзүүр түрүүнд хурж барилдаж байна. Ур завар дамын ус шөвгийн дөрвөлдөж байсан. Насан цол авснаас хойш За Ховсгол аймгийн ой модны салбарт одоо ажиллаж байсан үе үеийнхээ ажилчдаа 100 жилийн он баярын мэндийг өргөн дэвшүүлээ. Ойн инженер Баасанхуу Болдбаатар нараас баяр хүргэж мэдлэгээ дамжуулсан байна. За Монгол улсад ойн салбар үүсэж өгсөний түүхэд 100 жилийн он баярыг хүргэе. Буурал түүхтэй салбарынхаа эдэс нь болж хөгжил цэцгэлтэнд хөв нэмрэн оруулж түүх бүцээлсэж яваа ойн салбарынхаа нийт хамт олондоо баярын мэндийг хүргэе. Орхон аймгийн байгаль орчны газрын дарга Жаргал сайхнаас баяр хүргэж мэдлэгээ дамжуулсан байна. За хоёр начингийн барилдаан хэлэг үлсний барьсан дүрээ далдаж байна. Хоёр үхэн барилдаа өргөжлж байна. Амар сайхан ачин бол элэг үлсний барьсанаас итэж тэндээсэн дамжид дахимддаг. Сангсар бол ачин бол одоо сугдаас руу дахимдчихдаг. Тэр дахимдаа мэхэндээ бол тун их даамгаа зарим үед одоо тохой өсгөхөд одоо дахимддаг, тохой өсгөж бас хавирдаг. Ер нь бол элэг үлсний барьсанаас олон торлын бас барилдаантай юм начин. За Монгол улсад ойн салбар үүсэж өгсөний 100 жилийн он баярын мэндийг Монголын нийт ойчид ойн салбарын одоо салбараас төрж гарсан Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьятууд ахмадуудын ойн инженер аймгийн эч Мянгагийн Батнасангаас одоо баяр хүргэж мэдлэгээ дамжуулсан байна.
За Монгол улсад одоо ой модны салбар үүсэж өгсөний 100 жилийн ой бас өнөө жил тохиож байгаа. Тосон цэнгэлийн одоо мод боловсруулах үйлдвэр, түнхлийн одоо мод боловсруулах үйлдвэр, хялгантын одоо мод боловсруулах үйлдвэр гэдэг одоо томоохон мод боловсруулах одоо үйлдвэрүүд бас байсан. Бүрэн хааны мод боловсруулах үйлдвэр гэдэг. За энэ салбарт одоо бас залуу насныхаа хүч хөдөлмөрийг зориулж явсан үе үеийн ахмадууд өнөөдөр бас хойнхон нэрэмжит барилдаанд бас Монгол өхийн өргөнд одоо хүрэлцэн ирж оролцож байна. Ахмад үе, дунд үе, одоо цаг үе гэдэг одоо 3 цагийн хэлхэнд одоо холбогдож энэ салбарт ажилласан алдартай гавьяатнууд ус олон бий. Энэ салбараас орж гарсан. Саяхан энэ бол элэг усны барьсан дүрээ давсан. Биеийнхээ барилдааны арга барил алхаа гიშгээг бол одоо сайн мэдцгээдэг ийм бөгчүүд. За сурч дахимтлаа. Ингэсэр бол начныг сая дахимдаад тууцсан. За амар сайхан ачаан бол саяны дахимдаан дээр бол нэг чангарсангүй. Дахимдаан дээр бол чангарах тусмал одоо бас бөгчүүд бол улам бас амархан унаад байх шиг анзаарагддаг. За элэг усны барьсан дүрсэн амар сайхан ачаан. Тэр тэндээсээ дамжиж дахимдах мөхийг бол бас маш сайхан хийж өрөлдөд байгаа. За сэнжиг дараа зайлаад ухсан их үедээ. Тун их одоо хараатай мэдрэмжтэй өрөлддөг бүх улсын чин амар сайхан. Тэр сая арангаа мөнх хоёр орсон бол хавирсан хөлийн одоо өхийлдөө болгоод гараараа дахимдаад тэгээд авсан. За нөгөө өдөр Монгол өхийн өргөнд улс тунгуул улсны түүхүүд 100 жилийн өдрөөсөн хүчит 128 бүхийн барилдаан бол одоо маш сайхан барилдаан болох байх. Бүхэн дэдэлдэг одоо Монголын ард тамбал тэр барилдааныг ер нь хүлээж байгаа. Элэг усны барьсан насны дунгуйлж татаад дуудлаа. Аригчил Овс аймгийн Давс самын одоо түүхэд 100 жилийн ой тохиож байгаа. Тэгээ 100 жилийнхаа хүрээнд одоо Монгол улсын аврах бүрийн бүрэн төгс санаачилж Давс саманд одоо мөнгөн онс нэртэй цэцэрлэг түрээлэн бол байгуулахаар ажиллаж байгаа. Өнөөдөр бол одоо олон мөнгөн арслангийн олон шавнар нэрж одоо тэр цэцэрлэг хүрээлэнгийн дэмжиж хандив өргөж оролцсон. Монгол улсын гавьяа тамирчин улсын зан Жамбалын гамбал улсын ярсаг бахад тэргүүтээ улс аймгийн алдар султай бас нэлээдэг олон бөгчүүд хүрэлцэн ирсэн. Мянгасан 1980 оны үед одоо уран сайхан барилдаанаар томон олноо баясгаж явсан одоо хүч дарсан бол мөнгөн саасруу дахимдчлаа. Бүрч их одоо амархан тийм гарын үсвэрээр чуулгах дахимдчлаа та. За шинэ начин өнөөдөр одоо Монгол өхийн өргөн начин залууртад одоо анх удаага Монгол өхийн өргөн төрүүлж байна. Урд дугуйн аймаг зэргийн цолтой байхдаа Монгол өхийн өргөн төрүүлж байсан. Энэ намрын барилдаан дээр бол бас нэг удаа их шөвгөн дөрвөлдсөн. Өнөөдөр одоо Монгол улсын хүчит дарсан эдгийн мөнгөний нэрэмжит Монгол улсын модны салбар үүсэж өгсөн 100 жилийн он баяр сурвалжсан хүчит 128 бүхэн барилдаанд 7 даван дөрвөллээ. Сэвсэг түвшний 189 түвэрэн говснуургал бүх аймгийн арслан лавсрынгийн гисрол Монгол өхийн өргөнд улсын цолтой бөгчүүдийн барилдаанд анх удаагаан дөрвөллээ. За улсын чин амар сайхан өнөөдрийн барилдаан сайхан барилдаж үзүүллээ. За сөрөө дахимдсан. За энэ мөхийг бол одоо энэ бор арслан дэвчээний багш тасгалж өгчлөө бүхэн олон улсын хэмжээний мастер Аз твийн авраг аймгийн арслан оржингийн баяр магна арслан бол одоо энэ мөхийг бол маш сайн хийдэг. Тэгээд өөрийнх нь шавнараас бол энэ ингэсэр бол онцгой сайн одоо сурч. За үүгээрээ бас амжилт гаргаж одоо ингэж барилдаж байна.